энэ өглөөний мэндийг хүргэе. За бүх геологчдод төлөөлөд ирсэн цагаа гаргаж ирсэнд бас баярлалаа та бүхэндээ. За бидний өглөөний геологчдын өглөөний уулзалт бол маш энгийн, нээлттэй, өөрсдийнхөө туршлагыг хуваалцаж болно, салбарт тулгамдж байгаа асуудлаа хэлэлцэж болно, шийдлийг ярилцах гэх мэтлэнгээр бол нээлттэй сэдвээр бол бүгдээрээ ярилцах гэм зорилготой өглөөний уулзалт байгаа. За өнөөдрийн та бүхэн зар харсан бах те. Өнөөдрийн эхний итгэгчээр бол геологч Мөнгөн Шагаах маань бол ирсэн байна. За Мөнгөн Шагаах маань бол геолог хайгуул уул уурхайн төслийн хамрах хүрээ. За сэдвээр бол илтгэл тавина. За бүгдээрэнд нь өглөөний мэнд хүргэе. За раунд апынхаа дараа гэдэг ийм эрт өчигдрийн ачаалттай ажлын дараа өглөө бүгдөө цугласан байгаад бас талархалтай байна. За би нэг яг энийг эхлэхийн өмнө нэг товчхон оршил одохгүй. Яг хөө сүүлийн геологийн салбарт ажиллаад бол үндсэндээ нэг 20 жил болж байгаа юм байлээ. Тэгээ сүүлийн нэг 10 хэдэн жил бол геологийн нэг 2 төсөл удирдаад дээрэс нь уул уурхайн бас нэг 2 төсөл удирдах үзсэн байна. За хувийн хөрөнгөөр хийгдсэн нэг 10 гаруй төсөл дээр оролцож үзсэн ийм бас жоохон ажлын туршлагаас за дээрэс нь алдаа онооны маш их хэмжээний одоо эрсдлүүдийг туулсан энэ алдааныхаа сургамжуудаас үндэслээд тэгээ бас нэг тодорхой хэмжээний гадны энэ төслүүдийн яаж явдгийг, ямар зохион байгуулалтаар явдгийг гэдгийг судалсны үндсэн дээрээс та бүхэндээ бас энэ төслүүдийг хэрхэн яаж удирддгийг гэдэг мэдээж энэ бол айгүй том агуулга. Бүр одоо магистрийн бол бүр энэ 4 жилийн айгүй том агуулга. Гэхдээ тэндээс нь бид нар хамгийн гол зүйл нь төслөө юугаар хязгаарлагдгийг, юуг нь оруулдгийг, юуг нь оруулахгүй гэдгийг нь бас нэг товчхон ингээд өөрийнхөө судалсан хүрээнд нь маш товчхон танилцуулъя гэж бодсон. За энийг одоо ингээд өнөөдөр анх удаага ойлгоод ярьж байгаа юм болоо да гэд би бас бодсон чинь үгүй юм байна. 2014 онд жишээлбэл нөгөө геологийн зураглалын ажлын чанар үр дүнг одоо хэрхэн сайжруулах юм бэ гэдэг хурал дээр бол би бас нэг юм ихтгэл тавьж ирсэн юм байна. Тэгээд энийг та нартай нэг 5 минутанд харуулчих. Тэгээд дараагийнхаа яг одоо өнөөгийн төвшөнд ямар болсон юм бэ гэдгээ нэг ярих гэж бодлоо. Тэгээд ер нь бид нар нэг чанарын тухай ойлголт бол байнга ингээд хөгжөөд явж байдаг техник, технологи, хүний танин мэдхүүгээс хамаарат байнга хөгжиж явдаг ийм зүйл байдаг юм байна л да. Жишээлбэл энэ доотлын график дээр нь бол бид нар энэ нөгөө ажиглалтын цэгийн наривчлалаас хамаарсан чанар бол байнга ингээд сайжраад явж байдаг. Байр зүүн зурагтай байх үед бол магадгүй нэмэх асах 100 м, 200 м байсан бол агаарын зураг GPS хэрэглэснээр бид нар илүү наривчлалтай болсон. За одоо бол бүр ингээд сансын тоон мэдээллийн боловсруулалттай гар утсан дээрээсээ тэр бүх мэдээллүүдээ аваа явучин нэмэх асах нэг 2 м-ийн наривчлалтай байдаг шиг хүний энэ хэрэгцээ шаардлагаас хамаарсан ажил гүйцэтгэлийн чанарууд бол ингээд байнга дээшлээд явж идэг юм байсан юм байна. Тэгэхээр бид нар ер нь ингээд нэг геологийн зураглалын ажил гэдэг бол тухайн үед одоо юу гэж ойлгогдчихсэн бэ гэхээр төрөөс баримталж байгаа нэг юм бодлого чиглэлийн дагуу бид нарын шинжлэх ухааны ололтуудыг ашиглаад энэ байгалийн баялагийг бол бид нар өсгөж хөгжүүлэх юм зорилготой явдаг. Энэ нь нэг 3 үе шатаар явдаг гэдэг ингээд. Энэ дээр нэг бидний нэг ингээд одоо манай геологийн зураглалын ажлын зорилгыг бид нэг талдаа бол юм шинжлэх ухааны зорилготой шинэ формацийг олно, илрүүлнэ. За нөгөө талдаа бол эдийн засгийн хувьд бол одоо шинэ орд илэрлийг ингээд олно гэдэг. Тэгээд бид нар энэ геологийн зураглалын ажлаа чанарыг нь яаж үнэлэх юм бэ? Юугаар нь үнэлэх юм? Олон илрэл олсноор нь үнэлэх юм уу? Эсвэл олон формац ялгаснаар нь чанараа үнэлэх юм уу гэдэг. Эсвэл ерөөсөө л энэ яг геологийн зураглалын ажил тавигддаг энэ шаардлага бүрэн биелүүлчихвэл энийг чанартай гэж үзэх юм уу гэдэг. Энэ дээр бид нар бол бас л ингээд тийм субъектив хандлагаар хандаад байдаг юм шиг санагддаг. За тэгэхээр бид нар ер нь ингээд нөгөө төлөвлөлт хийхдээ
яаж хийж байгаагаас хамгийн гол нь нөгөө ажлын чанар маань хамаарах гэдэг. Жишээлбэл олон илэрхийлж ийм структурын бүсэд бид нар ингээд талбай ялгаад өгсөн байх юм бол тэнд нь хийсэн компани бол магадгүй нөгөө олон илрүүлснээрээ чанартай хийгдэх гэдэг. За эсвэл одоо юу гэдгийг те нөгөө хоосон газар одоо 60-70% нь миний гүйцэтгэсэн төсөл бол 70% нь одоо цэр дээр хочигдсан байсан. Тухайн үед бол одоо чанарын тухай ярихад бол нэлээд бас хүндрэлтэй байгаа юм шиг санагддаг байсан. Тэгээд гол одоо нөгөө хэлэх гээд байгаа санаа нь бол ерөөсөө бид нар энэ субъектив хандлагаас ангижрахын тулд биднэрт бол энэ чанарын нэгдсэн удирдлага гэх тухайн үед бол яг энэ ISO 9001-ийг эсвэл ISO 14000-ыг би нэг жоохон ойлгож ирсэн шиг байгаа юм. Гэтэл өнөөдөр бол ISO 27000 гээд төслийн удирдлагын одоо менежментийн стандартууд гараад ирчихсэн. За дээрээс нь PMBOK гэдэг стандарт гараад ирсэн юм байсан юм байна. За ингээд ямар ч үсэн төслийн чанарыг яаж сайжруулах юм бэ гэдэг ийм ойлголтыг бол тухайн үедээ би нэг иймэрхүү байдлаар ойлгоод нөгөө улсын геологийн зураглалын нөгөө төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа тийм хилцүүлэг болдог шүү дээ. Тэр хилцүүлэг дээр бол иймэрхүү байдлаар илтгэж ирсэн юм байна. Тэгэхээр энэ асуудлыг бол яг сүүлийн нэг 10 жил янз бүрийн байдлаар одоо муу сайн туршлагууд дээр үндэслээд судлаад явж ирснийхаа одоо өнөөдрийн байдлаар ямархуу төвшөнд хүрээд байгаа юм бэ гэдгээ та бүхэнд бас яг одоо танилцуулъя. За түрүүн хэлсэн чинь яг эхлээд би нэг сургамж зүйлээ ярихад бол нэг түрүүн баг хэлсэн байна. Хувийн хөрөнгөөр нэг 10 төсөл удирдах байхад улсын төсвийн ажлын одоо төслийн гүйцэтгэл, хувийн хөрөнгийн гүйцэтгэл хоёр шал өөр гараад байдаг. Тэр нь юундаа байгаа юм? Зөрүү чанар нь тэр чанарын асуудал нь яагаад хоёр өөр байгаад байгаа юм? За тэгвэл уул уурхайн төслүүдийг бид нар бас одоо ингээл олон нийтээр эсэргүүцээд байна. Яагаад байна гэдэг. Тэр нь одоо миний өнөөдрийн одоо бодож байгаагаар ямархуу шийдэл байгаа юм бэ гэдгээл та бүхэнд нэг юм танилцуулах гэсэн юм. За ер нь төсөл гэдэг бол та хэд маань бүгдөө л мэдэх бах. Тодорхой хэмжээний цаг хугацаанд тодорхой төсвийн дотор тодорхой шаардлагыг хангах юм стандартын дагуу гүйцэтгэдэг. Хамгийн гол нь бол эхлэлтэй төгсгөлтэй ийм үйл ажиллагааг л хэлж байгаа. Тэрнээс биш нөгөө төгсгөлгүй үргэлжилдэг бидний ажил гэдэг зүйлээс бол ялгаатай байдсан байна. Энэ бол төр зүрийн шин чанартай ямар ч байсан нэг цаг хугацаанд эхлэн нөгөө цаг хугацаанд бол дуусах юм зорилготой юм зүйлийг бол төсөл гэж нэрлэдэг юм байна гэдэг. За тэгээд олон улсад бол энэ төслийн менежментийн аргачлал гэдэг айгүй олон стандартууд байгаа. Миний одоо энэ жоохон сүүлийн нэг 4-5 жил үзээд сураад яваад байгаа нь бол энэ PMBOK аргачлал гэдэг Америк нэгдсэн улсаас гаралтай. За 1996 онд анх үүсгэн байгуулагдаад анхны энэ гарын авлагууд нь гарч ирсэн юм билээ. Тэгээд 2011 оноос байсан баха Монголд бол энэ оюу толгой төсөл дээр анх эхэлж хэрэг одоо PMBOK стандартаар нөгөө хүмүүсээ бэлдээд нэвтрүүлээд эхэлсэн. За дараа нь бол нөгөө юуны энэ шинэ нисхийн төсөл дээр бол барилгынхаа айгүй хүчтэй нэвтрүүлсэн юм билээ. Тэгээ 2017 оны байдлаар намайг анх сурж эхэлж байхад л Монгол улсад нэг 80 орчим яг төслийн менежер байгаа. Энэ олон улсад одоо нөгөө манайхны бидний мэддгээр бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн CP гэдэг те. Тэрэн шиг яг энэ төслөөр мэрэгсэн бол ийм 80 орчим хүн байдгаа гэжээс одоо бол нэлээд олон болж байгаа. Залуучууд бол маш ихээр суралцж байгаа. За ялангуяа барилга, зам, дэд бүтцийн салбарын, санхүүгийн салбарын бол энэ дээр асар хүчтэй орцсон явж байгаа. Тэгснээрээ тэд нар маань нөгөө ажлын гүйцэтгэл чанартай болгож байна. Хоёрдугаарт ажлын үнэлгээгээ яг олон улсын түвшинд авчиж байгаа. Бидний нэг гомдолдог одоо сэтгэл дундуур байдаг зүйл маань бол бидний ажлын үнэлгээ маш бага байна. Бид нар бол ерөөсөө улсын төсвийн хөрөнгөөр ажил хийсэн ч гэвэл хамгийн бага үнэлгээтэй хийж байна. Хувийн хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн ч гэл ер нь бол бага үнэлгээтэйгээр хийгээд байна гэдэг. Энэ системийг нэвтрүүлснээрээ бид нар тодорхой хэмжээнд өөрсдийнхөө хөдөлмөрийг
үнэлүүлж чадах юм байна. Хоёрдугаар чанарандаагаа сайжрах юм байна. Гуравдугаарт нь бол хамгийн гол асуудал нь бол хүний одоо ажиллах тэр урам зориг стрессийг бол бас бууруулгаж өгдөг юм байна гэж ойлгогдоод байгаа. За тэгээд энэ та хэд маань бол энэ PMBOK стандартын тухай бас сонирхоод үзээрэй. За PMBOK стандарт маань өөр айгүй олон янзаар ингээд байнга шинжлэгдээд байгаа. Дэлхийд дээр хэрэгжиж байгаа за баг 7-8 гаруй төслөөс жилд ингээд нөгөө сайн үзүүл нөгөө сайн туршлагуудыг нь цуглуулад тэгээд тодорхой давтамжтайгаар ингээд шинжилээд яваад байт юм байлээ. За Монголд бол яг бас энэ ISO 2022-ыг хэрэгжүүлж байгаа нэг тийм юунууд гарсан байгаа. Ажлын ухаан гэдэг ном ингээ монголоор орчуулагдаад гарсан. Энэ PMBOK-ийн бол ажлаа ерөөсөө тэгэж орчуулдаггүй, дандаа сургалт мургалтаа ч гэсэн дандаа англи юутай нөгөө тарах материалтай. Гэхдээ монгол хэлээр заагаад идэгин та хэд мөн тэрийг бас сонирхоорой. За тэгээд ер нь энэ хайгуулын төсөл одоо барилгын төслөөс бол хайгуулын төсөл бол бүр хамаагүй өөр. Барилгын төслийн одоо зүгээр тодорхойгүй нөхцөл байдал uncertainty гэдэг байгаа зүйл бол магадгүй нэг 10-аас 15% тэдний тооцоол бол ерөөсөө анхны төлөвлснөөс гүйцэтгэл нь бол нэг 10-аас 15% зөрүүтөл гардаг. Гэтэл биднийх бол хайгуулын шатандаа ялангуяа уул уурхайн төсөл бол 90% тодорхойгүй нөхцөл байдлыг бид нэр удирдах хэрэгтэй болдог. Тэр нь юу гэж байгаа вэ гэхээр бид нар бол ерөөсөө алхам тутамдаа тодорхойгүй нөхцөл байдалтай тулгарч идэг учраас энэ дээр бол сэтгэл зүйн болон хөрөнгө оруулалтын тооцоолоогүй нөхцөл байдлууд бол байнга үүсч идэг юм байт юм байна. Дээрэс нь уул уурхайн төсөл бол өөрөө маш их урт хугацааны төсөл. Урт хугацааны төсөл маань бол үндсэндээ нэгэн дээр заагдсан тийм амьдралын мөчлөгийг туулдаг. Тодорхой хэмжээний асар өндөр өсөлт ирдэг. Нөөцөө олоход бол бид нөөц олсны дараа зах зээл дээр мэдээлэл гаргахад бол тухайн компани үнэлгээ бол асар хүчтэй өсдөг. Тэрний дараа нөгөө эдийн засгийн тооцоолол хийх, за магадгүй нөгөө орон нутгатайгаа хэлэлцээрээ хийх, төр засгийн удирдлагуудтайгаа нөгөө гэрээ хэлэлцээрээ хийх шатанд, за мөн хөрөнгө оруулагчаа олох энэ үе шатанд бол төслийн өгөөж бол унцдаг. Ерөөсөө ингээд манай жишээн дээр бол 1700 гаруй юм ашиглалтны лиценз байгаа мөртлөө нэг 200 гаруй нь үйл ажиллагаа явуулдаг. Бус нь бол ингээд зогсоод байгаа гэдэг. Тэднэр нь бол тэр нөгөө үнэлгээ нь унтгсан одоо ерөөсөө ингээд тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг төлөөд л ингээд үлгэн салган одоо хизээ эргэлтэнд орох нь мэдэгдэхгүй байгаад байгаа. За энэ бол ерөөсөө зөвхөн Монголд болоод байгаа биш, дэлхийн хэмжээнд энэ төслүүдийн онцлог нь бол ийм байт юм л да. Монгол дээр бол нэмэгдэх нь бол бид нар нөгөө хайгуулынхаа төслийг удирдаад хийгээд явахдаа яг энэ олон улсын стандартыг баримтлаагүй учраас гадны хөрөнгө оруулагч нар орж ирээд бидний хийсэн баримтыг харахаасаа гадна танай ажлын зохион байгуулалт ямар байсан юм бэ? Та нар яг ямар стандартын дагуу энэ төслөө удирдаад явсан, санхүүгийн төсөл төлөвлөгөө чинь ямар байгаа юм? За ажлын нөгөө дистраллууд чинь ямар байсан юм бэ гэдгийг харахад хэдийгээр биднээс шууд нэхэхгүй ч гэсэн тэрийг л энэ стандартын дагуу явагдаж үгүй юу гэдгийг л чеклистээр шалгаад ах шиг. Тэгэхээр бид нар яг энэ нөгөө хөрөнгө оруулагч нартай танилцуулах нөгөө хэдийгээр нөөцтэй газар маань байгаад байгаа боловч ажлаа буруу аргаар хийцэн учраас бид нар тэрэн дээр унаад байна гэж үзэж байгаа. Тэрний нэг илэрлэл нь болонгот одоо бид нар нэг нөөцийн тооцоотой тайлаг гэрц соёлын зөвлөлд очиж хамгаалаад энэ нь бол за окей бидний ажил дууслаа гэж хараад байдаг. Тэгтэл бидний хувьд бол энэ одоо зөвхөн simple үзүүлсэн энэ 10 үе шатыг бол бид нар анх эхлэхдээ л төсөөлж эхлэх ёстой юм байна. Ажлаа эхлэхдээ л төгсгөлийн төсөөлөх хэрэгтэй гэдэг энэ санааг л бид нар байнга бодож явж явах хэрэгтэй юм шиг байна. За ер нь төсөл маань өөрөө юунаас хамаарч чанар нь хамаарх юм бэ гэхээр бид нар эхлээл юу хийхгүйгээ тодорхойлох буюу хамрах хүрээгээл их зөв, скопол их зөв тодорхойлох хэрэгтэй юм байна л да. Тэгэхгүй болохоор нөгөө төслийн даалгаварт өгөгдөөгүй зүйлийг одоо миний хамгийн их гаргадаг алдаа бол ерөөсөө тэр төслийн даалгаварт өгөгдөөгүй илүү дутуу зүйлийг маш их хийсэн, маш их хэмжээний янз бүрийн одоо ийм сайн дурын
ажил гүйцэтгэснээсээ болоод энэ төслөө бол маш их унгаасан үр ашиггүй болгосон юм байдгаа. Тэгэхээр энэ дээр бол зөвхөн төслийн хамрах хүрээ юу хийхгүй, хэнийг оролцуулахгүй тухайга ярихын тулд яг онлын хувьд бол за эхлээд одоо төлөвлөгөө боловсруулалт юм байна. Юу хийх үү, юу хийхгүй вэ гэдэг. Дараа нь одоо төслийн шаардлагуудыг нь цуглуулдаг. За биднэрийнхаар бол геологийн даалгавар дээр өгөгдсөн шаардлагуудад дахиад бараг ингээд дистралтай бичээд тэрийг ангилаад явах хэрэгтэй байлээ. За тэгээд ер нь тэр шаардлагынхаа хүрээнд юуг нь хамаарах, юуг нь хамаарахгүй вэ гэдгээ дахиж ингэж тодорхойлоод тэгээд ажлын гүйцэтгэлийн задаргаа гэдэг нөгөө төлөвлөгөө гаргаад тэгээд тэрийг байнга нөгөө хамрах хүрээгээ байнга хянжих хэрэгтэй гэдэг юм. За миний хувьд бол яг өөр дээр гаргасан алдаа бол хамрах хүрээгээ тодорхойлсон юм шиг бид нар энийг бүгд хийдэг. Гэхдээ яг энэ хамрах хүрээ тодорхойлж байна гэдэг ингээд аль бие усны чеклист гаргаад хийдэггүй юм байл. За тэгээд хэдийгээр тэрийг ингээд за энэ зүйлийг хийхгүй шүү гэдээ анх төлөвлөж явахдаа гаргацсан ч гэсэн сэтгэл хөдлөлөөрөө дундаас нь дахиад нөгөөтгийг ингээд байнга ингээд хальж идэг ийм үзэгдэл байсан юм билээ. Тэгэхээр энэ дээр тэгээд тэр хамрах хүрээгээ байнга хянж идэг. Тэгэхгүй болохоор саяны хэлдэг шиг ингээд хаа хамаагүй юм хийгээ явцдаг алдаа байд юм билээ. За ер нь хамрах хүрээг нь бол нэг иймэрхүү байдлаар ангилж үзэж болж байгаа юм. За орон зайгийн цаг хугацаагаар нь оролцогч талуудаар нь агуулгаар нь за тэгээд энэ хамрах хүрээний хяналт мониторингийг бас байнга хийж явах гэдгийг тодорхойлсон. За яг ингээд орон зайн хувьд бол бид нарт тэргүй координатор тодорхойлогдсон тодорхой хэмжээний талбай дээр л гүйцэтгэж байгаа. За энэ листний планшетийн зах дээр ирчвэл бид нар цаашаа ажиллахгүй гэдэг. А нөгөө талд нь бол яг нөгөө харьцуулалт янз бүрийн за одоо зүгээр 50,000-ны зураг дээр хэлэхэд бол за энэ структурын тэр тулгуур зүсэлтэн тэнд байдгаа ч гэдэг юм энд байдгаа гэдэг ингээд маш олон хэдэн километрийн цаана очиж ингээд ажиглалт харьцуулалт хийхийн тулд энэ дээр бол өөр ингээд хязгааргүй үргэлжилждэг. За тэрийг нь хөөгөөд явах юм бол дахиад нөгөө нэг хамрах хүрээнээс халиад явцдаг. А эсвэл хэрвээ тэрийг хийх ёстой бол төслийн төлөвлөгөө, төсөв, тооцоо ажлынхаа хэмжээнд дээр заавалчгүй оруулж өгчээж тэрийг хийх ёстой юм байна л да. Бид нар тэрийг хийдгүүгээсээ болоод дахиад ингээл хэдэн 100 км дахиад ингээл үргүү зардал гаргаад байсан. Тэрэн дээрээ дахиад ажлын ачаалал аваад ингээд яваад байсан тал ажиглагдсан байна. За яг хайгуулын төсөл дээр орон зай хамрах хүрээ бол бас нэг өөрөөр болчихж байгаа. Хөдрийн биет маань үргэлжлээд нөгөө тусгай зөвшөөрлийн захад хүрээд ирчдэг. Бид нар цаашаага ажил хийх болдог. Ажил хийх үү, хийхгүй юу, эсвэл нөгөө тэр чигээр нь орхих уу гэдэг энэ бол бас өөр асуудал болчихж байгаа юм. Гэхдээ бид нар хэдийгээрээ шууд цааш нь ингээд хайгуул хийгээд явахгүй ч гэсэн тодорхой хэмжээний төсөөллийг бол цааш нь авч явах хэрэгтэй байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн. За цаг хугацааны хувьд бол одоо биднэрт бол за энэ 50,000-ных бол 3 жил байд юм аа. 2 жил хагас байдаг юм аа гэдэг ингээд цаанаас нь гаргаад өгчдөг. Гэтэл одоо техник технологи хөгжиж гэн мэдээлэл асар их болж байна. Тухайн үед бол хэдийгээр гар гаргаар хийдэг байсан ч гэсэн цөөн тооны мэдээллүүдээр яг стандарт мэдээллүүдээр ажиллаад болцдог байсан. Одоо гэтэл нөгөө улам их мэдээлэлтэй болох тусам улам их зүйлийг бид нар харьцуулж судлах, тэрийг ингээд боловсруулах хэрэгтэй болоод байдаг. Тэрэн дээр маань нөгөө одоо хуучин аргаараа ингээл хэрийн тэмдэглэлийн дэвтрээ бичээд нөгөө зөвсөлтөө хийгээл бид нар аягүй их цаг хугацаа алддаг юм байна гэдгийг өөрийнхөө туршлагаас харсан. Тэгээд орчин үеийн техник технологи зүйлүүдийг ашиглаад эхлэх юм бол асар их хэмжээний цаг хугацаа хэмнэн дээрээс нь нөгөө санамсаргүй алдаануудыг бол маш ихээр багасгаж болох юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. За бүр 2014 онд бол тэр нөгөө онлайн дээр суурилчихсан 100,000-ны зураг гарч исэн байгаа байхгүй юу? Одоо бол тэр бүр илүү хөгжиж штэ тий. Тэгэхээр энэ зүйлүүдийг бол за одоо энэ нөгөө бидний хамгийн халуун асуудал оролцогч талууд. За жишээлбэл хоёр зүйл дээр жишээлээ л да. Нэг нь бол 50,000-ны зургал дээр оролцогч тал гээд бид нарыг санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч тал бол одоо яам засгийн газар байдаг. Уг нь бол энэ төслийн дотоод оролцогч байгаа байхгүй юу? Одоо энэ онлын хувьд бол гэтэл бидний хувьд бол гадаад талдаа байгаад байдаг.
Энэ маш олон үүргийг бол ингээд одоо яам агентлаг маань бол гүйцэтгэдэг, төслийн хөрөнгө оруулагч, за ингээд нөгөө гадаад орчныг нь зохицуулагч, за дээрээс нь төслийг эзэмшиж байгаа. За зарим үед бол бүр төслийн менежерийн үүрэг рүү хүртэл орж ирдэг ийм онцлогтой байд юм байна. Тэгэхээр энэ бол өөрөө нөгөө тодорхой чиг үүргүүдэнд холилдоод ирэхээр тэр нөгөө төслийг дахиад үр ашиггүй болгох, дахиад тэрийг нөгөө нэг хугацааг нь сонжруулах, чанарыг нь муутгах ийм зам руу орчдөг юм байд юм байна. За уул уурхайн салбарын жишээн дээр ороод ирэхээр бид нар бол орон нутгийн иргэдийг бол тусад нь гаргаад төслийнхөө хэмжээнд бол зөвхөн хайгуулынхаа техник ажилбаруудыг жагсаагаад байдаг болохоос биш орон нутгийн иргэдтэй хэрхэн яаж ажиллах вэ? Энэ хүмүүстэй бид нар ямар хүрээнд ямар стандартын дагуу ажиллах вэ гэдэг ямар ч геологчдын хувьд бол тийм ойлголт нь хараахан суугаагүй байна гэж харагдаад байна. Тийм ч учраас бид нар орон нутгийн иргэдийн тэр эсэргүүцэл, орон нутгийн иргэдийн тэр гаргаж байгаа нөлөөллийг бид нар айгүй тийм хатуу хүлээж аваад тэрийг бид нар ингээд саармагжуулж чадахгүй байдагтай бол холбоотой байна гэж харагдаж байгаа юм. За дээрээс нь яг энэ хайгуулын төслийг удирдаад явж байхад бол нэг асуудал гардаг нь бол энэ янз бүрийн зөвшөөрөл, янз бүрийн нөгөө нэг бичиг баримт батлах хугацаа энэ зүйлүүдийг бид нөгөө төслийнхөө хугацаан дотор оруулдаггүй дандаа л гэрээ байгуулагдлаа бид нэр төсөл эхлэнэ гэж явцдаг. Гэтэл тэрэнд чинь за бүр хурдандаа бол хагас сарын хугацаа, зарим нь бол одоо баг хэдэн жилийн хугацаа шаарддаг ийм зөвшөөрөл мөн одоо зөвшөөрөл биш гэсэн мэдээлэл хүргэх барих гэдэг юм айгүй олон янзын ийм бичиг баримтуудыг бүрдүүлэлтийг бол бид нар энэ нөгөө оролцогч талууд дээр хуваарлаад ингээд явах хэрэгтэй байлээ. За тэр үтгээл нь оролцогч талуудыг бол нөгөө нөлөөлөл болон сонирхлоор нь ингээд ангилаад хэн бидний ажилд хамгийн их дур сонирхолтой оролцох юм, хэн бидний ажилд хамгийн их хүчтэй нөлөөлж зогсоох юм, дэмжлэг үзүүлэх юм гэдгээр нь хүртэл ангилдаг юм ангиллууд байгаа. Энэ нь бол энэ ярьж байгаа бол бүгдөө цаана айгүй олон янзын чеклистүүдтэй тэрүүгээр нь ангилаад ингээд хуваарлаад явдаг ийм зүйл байт юм билээ. Зураг нь өчигдрийн раунд апын зургаас юу тастаад хийсэн. За тэгээд оролцогч талуудынхаа хамрах хүрээгийн хэдүүлээ айгүй зөв тодорхойлж чадах юм бол бид нар тухайн орон нутгийн иргэдийг нөгөө тал гэж харахгүйгээр голын нөгөө эрэгт байгаа бидний өрсөлдөгч дайсан гэж харахгүйгээр тийм ээ. Энэ бол манай төслийн оролцогч тал. Гэхдээ бол яг бидний өдөр тутмын ажилд бол орж ирэхгүй байх ёстой. Тэрийг зөв одоо ийм менеж хийхин тулд бид нар ямар үүрэг хариуцлага, ямар одоо харилцааны сувгийг олох ёстой юм бэ? Тэр үтгээл нь оролцогч талуудтай харилцдаг аргууд нь хүртэл мэйлэр байх юм уу, утсаар байх юм уу, эсвэл заавал альбан бичгээр байх юм уу гэдгээ хүртэл энэ төсөл эхлэхдээ тодорхойлсон байх ёстой юм л. Тэгэхгүй бид нар нөгөө төрийн байгууллагатай харилцахдаа утсаар харилцдаг. Нөгөөх нь ямар нэгэн баримтгүй учраас бид нар дахиад нөгөө нотлох баримт байхгүй ч үгүй юм уу. За эсвэл одоо бүр ингээ шаардлагагүй нөгөө багийн засаг дарга биднээс та нар заавалжгүй альбан бичиг өгөөч гэдэг юм уу гэд ингээд янз бүрийн энэ зөв менежментийг бол дистралтай гүйцэтгэх ёстой байдгийн байна. Түүнээс гадна яг энэ бидний нэг айгүй дутагдaltaй зүйл байгаа. Төслийн байгаль орчин за дээрэс нь яг геологууд бол хамгийн түрүүнд орон нутгийн иргэд тухайн орон нутгийн удирдлагуудтай харилцдаг. Одоо та хэд маань нэг завханд нэг геологч нэг юм лайв хийдэг нөхөр яваад очихоор нурдаас нь чиний над гар утсаа чинь энэгээр хийдэж штэ гэж зогсож ирсэн. Ядаж тийм хэмжээний харилцааны ур чадвартай болох. Одоо залуучуудыг ялангуяа тийм хэмжээнд сургах төслийн оролцогч талуудтай яаж харилцах юм, ямар одоо хэм хэмжээг баримтлах юм гэдэг зүйлийг нь бол бас зааж сургах хэрэгтэй юм байдаг юм. Төслийн удирдагч нар маань энийг өөрсдөө бас маш сайн ойлгох хэрэгтэй байдсан байна. Яг зөвхөн нэг жишээ ярихад бол 3 тест суманд нэг нүүрсний төслийг удирдах гэсэн ашиглалтын. За тэгэхэд бол яг жинхэнэ нөгөө геолог учраас
хамгийн эхлээд орон нутагтай харилцсан. Тэгэл тэрнээсээ хойш ерөөсөө баг орон нутгийн менежер шиг явсан. Тэгээ сүүлдээ нөгөө байгаль орчны наривчлсан үнэлгээг орон нутагт танилцуулаад ашиглалтын лиценз авах болоод техник эдийн засгийн үндэслэл батлуулах болоод бүх үйлдэл дээр нь явсан. Тэгэхэд бол яг хөө эхний уулзалтанд бол яалтчгүй ингээл нөгөө шууд л шороо чулуу ирд юм бэл. А тэрний дараа нь бол ямар нэгэн тийм айхтар энэ арга маргыг бол мэддэггүй байсан. Зүгээр одоо ингээл хөөргөө барайл хөдөөний айлуудаар л явсан. Одоо мөлхөө сурталчилгаа гэдэг шиг юм хийсээр байгаа л бараг 2 сар гарan явж иж нөгөө дараагийн тэр шуруу чулуу мулуу бол арай зөөлрөд ирдэг. Иймэрхүү байд юм билээ. Тэгэхээр ер нь бол яг бидний энэ уламжлалт одоо нөгөө сайхан мэдчилгээний аргачлал бол бас хослуулаад хэрэглэх хэрэгтэй байна л гэж ойлгосон. Зүгээр яг оюу толгой төслийн энэ олон нийтийн харилцааны зүйлийг ажиглаад байхад бол хүмүүсийг айгүй өөр юм сүлж байгаа байхгүй орон нутгийнхныг одоо монголчуудыг тийм ээ та нар бол манай хүмүүс шүү бидний энэ төслийн хамтрагч нар шүү гэдэг ийм мессежүүдийг бол байнга харж идэм байна. За нөгөө агуулгынхаа хамрах хүрээ гэдэг дээр түрүүн баг ярьсан. Ер нь бол юу хийх вэ, юу хийхгүй вэ гэдэг. Захиалагч талаас бол мэдээж хамгийн бага зардлаар хамгийн их мэдээлэл авахыг хүсэж шахаж шаарддаг улсын ч бай, хувийн ч бай. Гэхдээ энийг нөгөө яг энэ хамрах хүрээгээ бид нэр анханаас нь тодорхойлоод бүр тодорхой болгоод хоёр талаасаа гарын үсэг зураад энийг хийн, энийг хийхгүй гэдгээ тодорхойлчих чадвал тэр шахалтаас бол бултах буюу үр дүнтэйгээр зайлсхийх боломжтой. Сайн дураараа бол бас янз бүрийн юм хийгээ явцдаг. Бидний нэг муу дутагдaltaй тал байгаа. Тэгээд энийг бол нөгөө төслийн менежерийн ур чадвар маш их шаарддаг. Ер нь харилцаагаа авч явахдаа энийг бол эвтэйхэн хийхгүй шүү гэдгийг айгуус сайн хэлж өгөөд ажлын өргөө гарах нь зүйтэй юм байна. Жишээлбэл одоо яг миний хувьд бол нэг орд тас хийхгүй байсан зүйлээ хийсэн нь бол 70% нь бол цэрдийн хурцаар хожигдсан байсан. Геологийн даалгавар дээр бол стратиграфийн ангиллыг хийхдээ бед мембрийн хэмжээнд хүртэл хий англиараа гэдэг энэ даалгавраас энийг хийхин тулд бол газрын гадаргуу дээр нь 1000 яваад бол юм олдохооргүй байсан учраас тухайн талбай дээр өрөмдсөн ураны 67 цооног гидрогеолог хайгуулын усны хайгуулын 29 цооногийн мэдээллүүдийг олоод тухай бүрд нь бол өөр стандартаар бичигдсэн байсныг бол эхлээд сөрхий барууныхныг дуурайгаад том жижиг ширхгээр англиад ингээд нэг зөвсөлт хийсэн. За тэр нь бол нөгөө улсын тавьж байгаа шаардлагыг бол хангаагүй буцаагаад дахиад стратиграфийнхаа багныг 97 96 7 цаанаг дээр бол зурж ингэж маш их хэмжээний ачаал үүсгэсэн байдгийн. Дээрээс нь тэрийг янз бүрийн сейсмийн одоо нөгөө газрын тосны хайгуулын сейсмийн судалгааны үр дүнгуудтай харьцуулах гэдэг одоо бүр хамаагүй дэвэн дэлхийн хийсэн юм байдаг. Тэгэхээр энээс бол бас их болгоомжилж явах хэрэгтэй юм байна. Тэгээ эцэст нь хэлэхэд бол яг энэ гурвалжингуудын тэнцвэрийг олж явах нь бол төслийн менежерийн хамгийн гол зүйл байдгийн байна гэдгийг одоо баг 10 хэдэн жилийн дараа ойлгох гээд байгаа юм шиг байгаа. Ер нь бид нар бол тодорхой хэмжээний энэ гурвалжинг аль нэг тал руу нь хазаалгаснараа л энэ төслийн чанар гэдэг зүйлийг бол байнга унгааж идэг. Эсвэл цаг хугацааг нь байнга хоцроож идэг. За эсвэл одоо төс өртгийг нь хэтрүүлж идэг ийм зүйл болдгийм байна. Энийг бол та хэд маань нэг анзаарсан бол нисэх буудлын төслийг удирдсан төслийн менежер бол маш тодорхой ярьсан байдیں۔ Анхны бидний энэ нисэх буудал бол зүгээр одоо ямар нэгэн тийм хурдны зам байхгүй, ямар нэгэн хүлээлгийн танхим нь бол баг юм юу байдалтай. Тэгээд нэг онгоц цэнэглэхтэй машинаар аваачид цэнэглэх ийм дэд бүтцтэй төс одоо жижигхэн буудал анх ингэж зурсан юм байл. Тэгээд тэрийг ингээд бүр
нөгөө засгийн газар чинь ийм машинаар цэнэглэнэ гэж байхгүй. Энийг ингээд онгоцыг газар доорх шугамаар нь шууд ингээд доороос нь цэнгэлдэг болно энэ төр гэл тэрийг бүр ингээд нэмсээр байгаад тэрний төсөвт өртгөх нь бол хичнээн дахин өссөн гэдэг юм ярилцлага юу байдгийг энийг бас ингээд сонсоод байвал биднэрт хэдийгээр өөр салбарын юм байгаа боловч биднэрт тусгаж авах зүйлүүд айгүй их байдгийн байна. За тэр үтгэл одоо энэ Америкийн энэ PMBOK стандартаар бол засгийн газартай хэрхэн харилцах вэ гэдэг ийм бүр тусдаа стандарт байгаа байхгүй. Засгийн газрын төслүүдийг хэрхэн хийх вэ гэдэг. Тэгэхээр бид нар бол одоо үндсэндээ ингээд ажлын арга аргачлал зөвл бидний нөгөө нэг зөвсөлт хийх аргачлалаас гадна тухайн ажлаа удирдан зохион байгуулах бүр ийм том шинжлэх ухааны ийм стандартууд байна. Энийг хэдүүлээ бас оруулж ирж бидний ажлын чанар сайжирна, өртөг зардал маань өснө, бидний ажлын үнэлэмж сайжирна. Тэгээд цаашдаа бол энэ салбарын маань хөгжилд бол тодорхой хэмжээний хүчтэй нөлөө үзүүлж чадах юм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн. За тэгээд яг сүүлийн үед бол яг өнөөдөр энэ нөгөө миний захиалсан ном ирж таарлаа л да. Энэ нөгөө уул уурхайн салбарт уул уурхайн төслийг хэрхэн яаж амжилттай удирдах вэ гэдэг PMBOK стандарт дээр суурилсан уул уурхайн салбарын стандартын уул уурхайн салбарын онцлогийг тусгасан ийм ном бүр хүсэл болон байж 3 жилийн өмнөөс бүр харж байгаад захиалсан байсан. Өнөөдөр ирж таарлаа. Энийг бол яг одоо нөгөө орчуулгын эрхийг нь авах гээд хүсэлтэд явуулсан байгаа. Тэгээ хэрвээ ирчих юм бол тодорхой 1-2 бүлгийг нь онлайнаар аваад ингээд Google Translate хийгээд ингээд өөртөө хэрэглээл байгаа л да. Хэрвээ орчуулгын эрхийг нь өгчих юм бол энийг ингээд орчуулад тодорхой юм бас нэг юм болгочих санаа байна. Мөрөөдөл байна. Гэхдээ тэр нь одоо 5 жил байх 10 жил байх мэдэхгүй байна. За миний ойлгосон ойлголтоор бол төслийг бид нэр арай өөр өнцгөр харах болчихжээ. Өөр стандартаар гүйцэтгэх хэрэгтэй байна гэдгийг та бүхэндээ танилцууллаа. Тэгээд хараан хорц алхам мэрэгэн байг. Яг энэ олон улсад болж байгаа уул уурхайн салбарт болж байгаа нээлтүүд за мөн одоо янз бүрийн худалдан авалтууд янз бүрийн одоо энэ мэдээллүүдийг 7 хоног болгон хамгийн чухал гэснийг нь нөгөө хиймэл оюун ухаантай нийлж ягаад ялгаад тэрнээс нэг өөрийнхөө чадах хэмжээнд нэг 3-аас 4-ийг 5-ыг 7 хоног болгон тэр YouTube сувгаараа хүргэж байгаа. Энэ хүргэж байгаа зорилго маань юу вэ гэхээр бид нар бол Монгол улсын дотоодуудын бид нар бол дотроо ингээл хангалттай маргалдаж хэрэлдэж харьцуулж чадаж байгаа. Энэ нь ч сайн байна, энэ нь ч муу байна, энэ нь ч болохгүй байна, ингэж байгаа тэгж байгаа гэдэг. Энэ зүйлээр бол яг хөө дэлхий дээр бид нар юу болоод байгаа юм бэ? Өнөөдөр гэхэд 24 оны байдлаар одоо төслүүдийн худалдах гэж ярьдаг да. Одоо хайгуулын лиценз зарах, ашиглалтын лиценз зарах үйл ажиллагаа нийт хэмжээ нь 26.3 тэрбум доллараар хэмжигдэж байна. Төслүүд ингээд худалдаа явагдаж байна те. Дэлхий дээр буужгинжээ. Тэрийг булаацалдаад одоо хоёр алтны компани нэг нэгийг худалдаад авчигээд мөнгөөр одоо ингээд зодтолдож байна нэр нь. Тэгэхээр энийг ингээд нэг жоохон харьцуулах юмтай болгохын тулд мэдээлэл хүргэж байгаа. Тэрийг та бүхэн маань бас сонирхоорой. Тэгээд 7 хоног болгон би ингээд дүгнээд ярих болно. За дээрэс нь яг энэ төслийн менежментийн яг энэ уул уурхайн салбарт яаж хэрэгжилж байгаа тухай ингээд энэ номын маань ирчих юм бол тодорхой хэмжээнд орчуулад тэрийг бас энэ мэдээллийнхээ сувгаар хүргээд явах болно. За та бүхэнд баярлалаа.